Та юу тайлбарлах юм? Энэ буудаач бол Бүгд найрамдах Монгол ард улсын агаарын зоригт баатар Данчон Дэмбэрэл. Тэрээр 1903 онд одоогийн Сэлэнг аймгийн зүүн бүрэн сумын орчим мэндэлжээ. 1921 оны ардын хувьсгалын партизан, Монгол ардын хувьсгал цэргийн офицер, нисэх хүчний ахлах тушаалын дарга түүнийг дайны талбарт агаарын тулалдаанд амирагдсан гэж тооцож, нас барсан оны халах голын дайны жилдээ давхцуулан засварлаж 1962 он хүртэл хуурамч намтар зохиож байсан юм а. Эрлэх зоригт нисгэгч 1939 онд халах голын тулалдаанд оролцоогүй. Гэвч тэр Японы төрөмгийлэгчтэй гарамгаа байлдан их нутгийнхаа цэлмэг тэнгэрийг баатарлаг хамгаалан тулалдсан эх орны жинхэнэ хүүн байсан юм а. Надаар юу ярих гэдэг? Бүгд найрамдах Монгол ард улсын аюулаас сахин хамгаалах хэргийг удирдах ерөнхий газраас 1937 оны 9-р сард хөрөнгөт засгийг байгуулах гэсэн хувьсгалын эсэргүүцэлэг Японы тагнуулын газрын нууц идэвхтэн гэж олон аран цэргийн тушаалтныг баривчилсаны нэг нь Дэмбэрэл байлаа. Яриад байгаарай. Надаар юу ярих гэдэг? Ингэж адарсаар л байх уу? Бид хэрэг хийгээгүй хүмүүс бооддоггүй. Харин хийсэн хэрэгтэн баримт нотлогоо байсаар байтал үгүй гэж зүтгээд байгаа хүнийг л бууддаг. Тэгээ буудаач буудагч болно. Дэмбэрэл олон шин нойргүй байцаагдсан. Олон сайн нөхдөнд баригдсныг дуулаад Япон тагнуулгаас тулган хүлээлгэх гээд байгааг ойлгож ядан цөхөрч эхэллээ. Ард үлдсэн эхнэр жаахан охиндоо санаа зовж энэ өвлийг яаж бараавал гэж бас сэтгэл нь өвдөж байлаа. Гэвч би ямар ч хэрэг үйлдээгүй тул хүлээх хэрэг байхгүй гэдгийг сайн ойлгож сэтгэлээ чангалав. Үүрт сайхт өгч байлаа. Дэлхийн байдал 1930-аад он гармагц алс дорнод Хятадын зүүн хойд хэсэгт үлэмж хурцтлаа. Японы хүчин Хятадын нутагт Манжгоо гэдэг тоглоомын улс байгуулж 1932 онд Хятадын Манжгоо улстай цэргийн холбоо байгуулснаар цэргийн байрлуулах эрх болж авчээ. Энэ Монгол орны дорнод элийн байдлыг улам хөндрүүлсэн. Энэ нөхцөлд Бүгд Монгол ард улсын засгийн газар аль болохоор дайн гаргуулахгүй байх, түүнээс урьдчилан сэргийлэх бололцоотой бүхэл арга хэмжээнүүдийг авч байсан. Түүний нэг томоохон жишээ бол 1935-аас 1937 онд Монгол Манжгоогийн хооронд хэлийн хэлэлцээрийг завсарлагаатайгаар 3 удаа явуулсан явдал юм. 1937 оны 9 сарын эхээр энэ хэлэлцээр тасалдсан. Тийм учраас байдлыг улам хөндрүүлсэн. Ус ундгүй шахам олон хонсон Дэмбэрлийн бие шархиран өвдөж байв. Ингэж зов чаналж байхаар хэрэг хийсэн болж мэдүүлэхэд нь гарын үсэг зурчихмаар үе бодогдовч үнэхээр юу хийснээ бодоод олохгүй болохоор тэр тухай шаналн суух нь
утгагүй мэт санагдаж байв. Туулж өнгөрүүлсэн амьдрал нь саяхан болсон мэт нүдэнд нь үзэгдэж амар тайван жаргалтай явсан өдрүүдээ санахад өвчнөө мартах шиг болж байлаа. (1929 он гарлаа. Урал мөрний өндөр эрэг дээрх Оренбург хотод Монголын нисэх хүчний анхны алтан хараацаануудыг хүлээж авсан юм. Намхан байшингуудтай эгц шулуун гудамжтай энэ хот Дембэрлийн сэтгэлд олон жил хоногшин үлдсэн юм. Тэнгэр газраас эхэлдэг юм шүү гэж багш сургагчийн хэлсэн үг тэрхэн үед ягштал ойлгодоогүй ч хожим хойно Тэнгэрийн тулгцыг газраас бүр одоо сурж байгаа ширээ хичээлийнх нь танхимаас эхэлсэн юм гэдгийг тулалдаанд орж байх тэр үед илүү ойлгосон билээ. Гэвч тэр хүртэл 6 жил хүлээх байлаа. Иван Степанович, стрелок-радист Иван Фомич. Техник был Иван Ильич, держит курс Иван Иванович, держит связь Иван Степанович, бой ведет Иван Фомич. А это, Дембрел, нельзя. Это запрещено возле самолета. А здесь же топливо. Может попасть искра, здесь все взорвется. Не волнуйся, все будет хорошо. Ничего, ну давай, Дембрел, будешь первым. Не переживай, все будет хорошо. Ну что, Дембрел, полетели? Ингээд оройд оны сул 30-аад оноос зөвлөлт холбоот улсын олон хотуудад цэргийн нисгчид цэргийн техникүүдийг бэлтгэж эхэлсэн. Тэдний анхны төгсөгчдийн нэг бол Бүгдийн дахь Монгол Ард улсын Зоригт Баатар Дамжин Дембэрэл юм. Молодец, Дембрел. Я внимательно смотрел за твоим полетом. Скоро ты покоришь небо. Пусть ваше монгольское небо будет чистым. Ну что, пойдем к ребятам? Продолжим. Нисэх хүчнийг хөгжүүлэх, нисэх хүчинд гол анхаарлаа тавих ийм асуудал байсан. Энэ нь бол ганц удирдагчийн анхаарал халамж биш, тухайн үеийн шаардлага, тухайн үеийн дэлхийн техник зэргийн хөгжлийн шаардлага ийм байсан баг. (1930 он Монгол Ард Явсгалт намын 8 дугаар их хурал болж намын өмнө тулгамдж байсан олон асуудлыг зөв шийдсэн боловч зүүнний алдааг илрүүлж чадаагүй. Түүг арч барахгүй. Ховсгалын үе шатын талаар алдаатай дүгнэлт хийж тус улсын ховсгал 3 дугаар шатанд орсон гэж үзээд социализм байгуулах нь нам ард түмний үндсэн зорилт хийж үзжээ. Үнэн дээр маш их яарч байсан юм. Үүний хор уршиг хожим хичнээн гайтай болохыг нам засгийн удирдлага тэр үед олж хараагүй юм. Вот здесь вот, это вот панель для управления двигателем. Эхний хэдэн сар хил ус ойлголцохгүй хэцүү байсан ч Дембэрлийн хувьд хуйг техбажийн механик явсан нь хэрэг болж онгоцны нарийн ширээнийг төвөггүй ойлгож байв. Нисэх сургуулийн ор сургагчид нисгэгчид чигээ нисэх онгоц шигээ тэнгэр тэмүүлсэн ориглон сэтгэлтэйж нисэх гэж яардаггүй. Аливаа юмны учир холбогдлыг заавал ойлгуулах гэж мэрийдэг хичээнгүй хүмүүс байлаа.
тэд Монгол залуучуудыг тал нутгийн бүргэдүүд гэж хөөргөдөг байлаа. Дэмбэрэл өдөр ирэх тутам онгоцондоо сэтгэл татагдаж бушуухан нисхэмсэн гэдэг бодолд автан яарах болжээ. Сургагч багш нь шалгалтандаа сайн бэлтгэж амжилттай дүн үзүүлбэл удахгүй талбайд гарч дадлагын нислэгийн шалгалтаа сайн өгөх хэрэгтэй шүү. Их нутагтаа очиход чинь та нарыг зав зайгүй ажил өгтөн. Цаг хэцүү болох нь шүү. Мэрийгээрээ гэж хэлнэ. Улс төрийн хичээл сонссныг бодоход дэлхийн байдал улам хэцүү болж байх шиг санагдаж байлаа. Нойр дутуу нисгэж тэнгэрт гарахгүй шүү гэж багшийнхаа хэлснийг хичнээн санавч их нутгаа сонсон Дэмбэрлийн толгойд ээлтэв бодол хөвөрсөөр байна. Японы Каунтуны арим Манжуурыг бүрэн эзлэж бүгд наримт Монгол ард улсад халдан давтах тухай элдв мэдээ өргөн цацгуулсан. Бээжинд суугаа Японы онцгой төлөөлөгчдийн газрын дарга Мацумура Каунтуны армийн төв штат нууц элтгэл бичсэнийг Монголын тал мэдэж байсан билээ. Элтгэлд их газрын талаар Японы баримталж байгаа бодлогоос үндэслэн Манжуурыг бүрэн эзэлсний дараа Монголыг үргэлжлүүлэн эзлэх нь чухал. Монгол бол цэргийн чухал түшиц газар болох учраас түүнийг дараалан эзлэхийн тулд манай эзэн тулс бүхий л хүчээ тавих болно гэсэн байлаа. За хоёр дахь асуудал бол Монгол улсын өмнөд хөлийн байдал өндөрсөн. 1937 оны 8 сард Хятад Японы олон жил сунжирсан дан эхэлж хойд Хятад, Төв Хятад Японы цэргүүд бүхэлдээ ноёрох болсон. Энэ үед манай улсын засгийн газар Япончууд хойд Хятад давшилтаа үргэлжлүүлэхэд Хятадын Нанкины засгийн газрын цэргүүд Монгол улсын хилд орж магадгүй. Түүний араас Япончууд хойж орж ирэх юм бол байдал улам хүндэрнэ гэж ингэж үзэж холбогдох арга хэмжээнүүдийг авч байсан. Монгол ардын ховсгалт зэрэг орчин цагийн байлдааны зэвсэг техник үндэсний боловсон хүчнээр нэлээд хангагдж анги нэгтгэлийн бүтэц зохион байгуулалт боловсронгуй болж байлаа. 1930-аас 32 онд Батлан хамгаалахын зардал 25 оныхтой харьцуулахад 2.5 дахин буюу 8.7 сая төгрөг өрсөн байлаа. 1933 онд сайд нарын зөвлөлийн тогтоолоор улсыг Батлан хамгаалах комисс байгуулжээ. Түүнд хожим хэлмэгдэж амнасаа алдсан бүх цэргийн жанжин дэмэд, жанжин штабын дарга малж, элдв очир, ловсон шарвнаар байсан бөгөөд бүгд чавлсангийн гараар хэлмэгдсэн билээ. Сейчас тревожные времена. Нам еще придется долго сражаться за наше счастливое будущее. А чтобы хорошо сражаться, нужно хорошо учиться и хорошо летать. Ердөө хэдхэн жилийн дараа энэ залуус их нутгийнхаа цэлмэг хөх тэнгэрт дайсны онгоцтой халц тулалдаанд